За манай подкастын дараагийн дугаар үргэлжилж байна. Тэгэхээр энэ удаа бид та бүхэндээ нэг сонирхолтой үнэлгээний аргын талаар ярилцсан. Тэгээ энэ удаагийн зочноор улсын 3 дугаар төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасгийн эхэмч Бямц огт маань хүрэлцэн ирсэн байна. За танд энэ өдөр мэндийг хүргэе. За сайн байна. Танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгэхээр хоёулаа өнөөдөр хэд хэдэн бас сонирхолтой сэдвээр ярилцсан. Ягаад тэгэхээр энэ маань одоо үзэгчдэд нэлээд хэрэгтэй. Ялангуяа одоо энэ зүрх судасны одоо өвчний эрсдлийг одоо бууруулах те смарт гэж үнэлгээ байдаг гэж байна. Тэгэхээр энэ үнэлгээний талаар би танаас тодруулж асуумар санагдаж байна. Энэ ямар учиртай үнэлгээ юм? Үнэлгээ гэдэг нь одоо хүмүүс юу гэдгийг нэгээс 10 баллаар үнэлэн ч гэдэг юм уу? Ерөнхийн нэг төсөөл байгаа ба. Тэгэхээр энэ смарт үнэлгээний талаар та нэг тодруулж өгөөч. За тэгэхээр энэ смарт үнэлгээг танилцуулахаас өмнө эхлээд одоо зүрхний шигдээс гэж яг ямар өвчин байдгийг эхлээд танилцуулах нь зөв баг. За тэгэхээр зүрхний шигдээс гэдэг нь зүрхийг тэжээдэг одоо зүрхний титэм судас гэж байдаг. Тэр титэм судсан дээр одоо нарийсэл бөглөрөлт үүссэнтэй холбоотойгоор зүрхний булчин үхчээд одоо үйл ажиллагаа явуулж чадахгүй ерөөдөө болохыг зүрхний шигдээс өвчин гэж хэлдэг. За тэгэхээр зүрхний шигдээс гэдэг өвчнийг одоо үүсгэж байгаа эрсдэл хүчин зүйл гэвэл одоо эргэх боломжтой болон эргэх боломжгүй эрсдэл хүчин зүйлүүд гэж ангилагддаг. Эндээс болохоор эргэх боломжгүй эрсдэл хүчин зүйлд нь одоо өвчтний нас, хүйс, одоо удамшил орж идэг бол эргэх боломжтой эрсдэл хүчин зүйлд нь болохоор тухайн өвчний биенжин одоо стресс, тэр арх тамхины хэрэглээ, цусан дах одоо өөх цусны хэмжээ болон одоо цусан дах сахарын хэмжээ мөн артерийн даралт ихсэлт зэрэг нь ингээд орж идэг. Өөрөөр хэлбэл өөрөө тэрийг ингээд өвчин чармаалт гаргах юм бол бууруулах боломжтой хүчин зүйлс юм ба шүү дээ. Эргэх боломжтой гэдэг нь. Зөв. Тухайн хүн маань одоо мэдээж өөртөө ямар эрсдэл хүчин зүйл байгаа гэдгийг эхлээд тодорхойлох нь хамгийн чухал. Тэгээд тэрнээсээ цаашлаад одоо арга хэмжээ авч одоо тэр эрсдлээ бууруулах юм бол одоо энэ зүрх судасны өвчин, энэ зүрхний шигдээсийн өвчнөөс ер нь сэргийлж одоо тусахгүй байх бас боломж байгаа гэсэн. Тэгэхээр энэ смарт үнэлгээ гэдэг нь болохоор 5 үгний товчлол эхний югаар нь S буюу одоо specific гэдэг энэ тодорхой байх хэрэгтэй. Энэ тухайн одоо эмчлүүлэгчийн эрсдэл хүчин зүйлүүд нь бол тодорхой өөрт нь байгаа бол тэрийг яг зөв тодорхойлох хэрэгтэй гэсэн. Тэгээд M буюу measurable гэдэг одоо тэр нь хэмжигдэхүйц байх хэрэгтэй. Тэгэхээр тухайн эрсдэл хүчин зүйлээ одоо хэмжигдэхүйцээр бас ингэж харах. Тэгээд A буюу одоо achievable гэдэг энэ болохоор хүрч болох үсээр тийм зорилтуудыг тавьж тухайн эрсдлээ бууруулах хичээх хэрэгтэй. R буюу одоо relevant гэдэг энэ холбогдох буюу одоо яг тухайн эрсдэл хүчин зүйлийг бууруулахад яг холбоотой зүйлсийг хийх. T буюу одоо time гэдэг тогтсон хугацаа заагаад тэр хугацаанд одоо эрсдэл хүчин зүйлүүдээ баг багаар бууруулахыг тийм зорих. Ерөнхийдөө ийм 5 үгний товчлол тухайн хүн маань өөртөө байгаа эрсдлээ эхлээд тодорхойлоо тэрийгэ бууруулахын тулд одоо хэмжигдэхүйц зүйлээр л харахгүй бол өөрөө тэрийгэ одоо буурж ийн, сайн болж ийн, багасж ийн, эрсдэл нь багасж ийн гэж мэдэхгүй. Одоо биенжин ихтэй даралт өндөр тийм хүн байлаа гэхэд одоо артерийн даралт өндөр тийм хүмүүс байлаа гэхэд одоо биенжингээ би ийм төвшөнд одоо бууруулад ингээд ирэх юм бол цаашлаад ингээд артерийн даралт нь буурах. Тэгэл ингэх юм бол цаашлаад одоо цусан дах өөгцний хэмжээ нь багасах. Мэдээж одоо чихрийн шижин цусан дах сахарын хэмжээг бас бууруулах гэл ингээд ер нь дагаал эрсдлүүдээ бууруулад явах юм бол зүрх судасны өвчнөөс одоо өөрчлөлт сэргийлэх ерөнхийдөө боломжтой гэсэн. Танилцуулган дээрээс уншижсэн санагдаж байна. Жишээ нь яг энэ үнэлгээтэй холбоотой нөгөө нэг миний одоо хооллолт, амьдралын хэв маяг, одоо зүрхлийн өвчлөлийн байдал гэдэг нэг зүйлийг уншижсэн. Тэрийг одоо тооцоолж болдог гэж. Тэр талаар та нэг тодруулж өгөө. За тэр нь болохоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарсан зүрх судасны эмэггээр одоо өвдөх ойрын 10 жилд одоо өвдөх эрсдлийг одоо тодорхойлох тийм бас арга байдаг. Энэ нь болохоор 40-с дээш насныханд илүү ерөөдөө бодох шаардлагатай болчдөг. Энд нь болохоор өвчтний нас болон хүйс дээр нь одоо амьдралын буруу хэмээг болох одоо тэр тамхи татдаг. Дээр нь цусан дах сахарын холестерины хэмжээ болон одоо артерийн даралт ихсэлт зэргийг ерөнхийдөө үнэлээд тэдгээр
эрсдлээ ерөнхийдөө тооцоод тэн дээр одоо 2-оос доош байх юм бол баг тэдэн онооноос дээш 5 онооноос дотогш байвал ерөнхийдөө дунд 5-аас дээш байвал ерөнхийдөө зүрх судасны өвчнөр одоо өвдөх эрсдэл маш өндөр гэдэг ч юм уу. Ийм байдлаар ерөнхийдөө эрсдлээ тооцоолоод тэгээд тэрний дагуу одоо өөртөө зорилт тавиад тэгээд урьдчилан сэргийлэх маягийн. Тий, урьдчилан сэргийлэх өөртөө ийм зорилт 10 жилийн одоо дотор ийм эрсдэл үүсгэхээр юм байна. Тэгэхээр одоо энийг одоо бууруулахын тулд энийг ингэж бууруулах юм байна. Энэ эрсдэл хүчин зүйлүүдэд бууруулж ээж энэ өвчнөөс одоо урьдчилан сэргийлэх боломжтой юм гэж мэддэг. Энэ одоо тооцооллог жишээ нь бид нар вебсайтаар ч юм уу монгол хэл дээр ороод бөглөөд үзэх боломж байдаг. Боломжтой. Ямар вебсайтаар орох вэ? Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх хүснэгт гэж баг бичгээд гараад ирнэ. За. Ерөнхийдөө фэйсбүүкээр энэ манай одоо зүрхний шигдээсийн тасагт хэвдсэн одоо зүрхний титэм судасны стент тавиулсан эмчилүүлэгчдийн групп гэж бас байдаг. Тэр групп дээр бол зүрх судасны өвчний одоо ойрын 10 жилд хүндрэх эрсдэл тооцоолох хүснэгт тэгээд ингээд 3-4 хүснэгттэй тийм оруулсан байгаа. Тэрний дагуу ерөнхийдөө өөрийнхөө эрсдлүүдийг үнэлээ. Тэгээд тухайн эрсдэлтэй яг одоо смарт үнэлгээний дагууч гэдэг юм уу эрсдлээ ингээ бууруулах юм бол цаашлаад ер нь зүрх судасны өвчин эмгээс сэргийлэх бас боломж байгаа. Хоёлаа эргээд нөгөө смарт үнэлгээнийхээ талаар ярилцъя тийм ээ. Тэгэхээр энэ смарт үнэлгээ гэдэг зүйлийг бид нар ингээд үнэлснээр ач холбогдол нь жишээ нь одоо чинь надад бол ямар ач холбогдолтой байх вэ? Та яг ингээд нэг бодит хүн дээр тайлбарлаж өгөөч. Зүрхний шигдээсээр өвдөж байгаа хүмүүсийн эрсдэл хүчин зүйлийг хараад байхад ер нь бол тухайн өвчтөн дандаа эргэх боломжтой эрсдэлт хүчин зүйлүүд айгүй өндөртэй хүмүүс байгаад байна жишээ. Тэр талд нь илүү байна гэсэн үг шүү дээ. Тэр талдаа бол илүү байгаад байдаг. Тэгэхээр Б гэдэг өвчтөн за одоо 52 настай эрэгтэй тамхи татдаг таргалттай бензингийн индекс өндөр одоо дээр нь одоо артерийн даралт ихсдэг цусндахаа өөх тосны хэмжээ нь өндөр гэл за ийм өвчтөн ороод ирлээ. За тэгээд ингээд ороод ирэхээр тухайн өвчтөнд маань одоо байгаа эрсдэл хүчин зүйлүүдийг бол мэдээж бид нар одоо өөртөө танд ийм эрсдэл хүчин зүйл байна. Та энийг бууруулах шаардлагатай. Тэгэхээр тэгж хэлэхэд одоо тухайн өвчтөн бол одоо өөртөө эмчилгээ хийлгээ гарсныхаа дараа зорилго тавих нь шүү дээ. Одоо надад ийм эрсдэл хүчин зүйл байгаа гэд ингээд тодорхой болсон S буюу specific гэд. Тэгэнгүүт дараа нь M буюу хэмжигдэхүйц гэхээр одоо тухайн өвчтөн одоо даралт нь ямар байдیں۔ Даралтны хэмжээг нь үзээд даралтны хэмжээгээ бас үзээд ийм байгаа, ийм даралт өндөр байдаг. Дээр нь цусндах өөх тосны хэмжээ нь ийм хэмжээтэй байна. Одоо байх ёстой хэмжээнээс өндөр байна. Тэгэхээр одоо эдгээрийг бас одоо ингээ бууруулахад чиглэсэн арга хэмжээнүүд ерөнхийдөө тухайн өвчтөн маань авч эхэлнэ. A буюу achievable гэхээр одоо нэг хурж болох үс одоо тийм зорилго тавина гэхээр мэдээж тухайн өвчтөн одоо өөх тостой хоол идэх дуртай тий ер нь манай монголчууд ч тийм шүү дээ тий тос өөхтэй хоол идэх дуртай хоньны маханд айгүй их дуртай тэгээд тийм байхад тухайн өвчтөн одоо амьдралынхаа юм маягт өөрчлөлт оруулаад хоолн дээр одоо чинь үхрийн мах хэрэглэх эсвэл загас дахианы мах хэрэглэх ч юм уу. За тэгээ хоолн дээр анхаарахаар тос өөхтэй хоолоо багасгах хэрэгтэй юм байна. Хоньны мах тослог ихтэй юм байна. За тэгэхээр үхрийн мах голдоо хар бараан хоолнд идвэл зүгээр юм байна гэдэг байдлаар явна. Тэгээд relevant буюу одоо тэрнтэй яг холбоотой зүйлс хийх гэхээр мэдээж л одоо бензингээ бууруулах, энэ цусндах өвчтний хэмжээг бууруулах, даралтаа бууруулах эднийг хийхэд бол холбоотой зүйлс чинь тэгэл хөдөлгөөн. Өдөрт одоо 7 хоногт 150 минутаас дээшээ одоо идэвхтэй хөдөлгөөн заавал хийж явах хэрэгтэй гэдэг ч юм уу. Алхалтыг одоо өдөр болгон 20 минут ингээд заавал одоо биеийн тамирын заалмал гэл ингээд тусгай орчинд очих биш гэртээ ч гэсэн алхаад ингээд явах юм бол өөрт нь бас хэрэг болно. Дээр нь тайм буюу одоо хугацааны хувьд би одоо нэг сарын дараа би ядаж 2 хил хасах хэрэгтэй. Ингэх юм бол дагаад тухайн өвчтний одоо биенжийн хасагдахаас гадна цусндах өөгцсний хэмжээ, сахарын хэмжээ гэл ингээл буураад эхлэн дарсны хэмжээ гэл тий. Тэгэхээр мэдээж тухайн өвчтөн маань эндээсээ одоо урамшаад одоо улам цаашаа эдгээр үйлдэлүүдэд давтаад ингээ хийх юм бол зүрх судасны өвчнөөс дахихаас сэргийлнэ. Шигдээсийн тасагт ингээд ирж байгаа өвчтнүүд маань одоо нэг эмчилгээгээ хийлгээд ингээ гараа явлаа, зөвлөгөөгөө аваа гараа явчлаа. Тэгэнгүүтээ яг зөвлөсөн одоо зөвлөмж зааврын дагуу бас
одоо имээ уухгүй ч юм уу одоо эрсдэл хүчин зүйлээ үргэлжлүүлж ингэж байснаас болоод зүрхний шигдээс дахиад ирчдэг. Эсвэл одоо бүр давтан ирэх тохиолдлууд байдаг. Хүмүүс болохоор шигдээсийг ерөнхийдөө нэг ингээл хэвтэл эми имчилгээ хийгээл болчлоо гэж үзээд байдаг. Үгүй энэний цаана өөрсдөөс нь маш их зүйл хамаардаг. Эрсдэл хүчин зүйлүүдэд бууруулаагүйгээс болоод тухайн зүрхний шигдээс нь дахих эсвэл бүр давтан шигдээс үүсэх. Ингэх юм бол дагаад өмнө нь байсан одоо зүрхний үйл ажиллагаа нь алдагдаад ингээ зүрхний дутагдалд орсон байгаа зүрхэн дээр дахиад зүрхний шигдээс ингээ хүндрэх юм бол бүр эргээд одоо эргэшгүй өөрчлөлтөнд ороо цаашдаа одоо бүр амьдралд нь одоо зүрхний архаг дутагдaltaа гэдэг одоо ачаалж авч явж чадахгүй гар нүрээ угаах төрөл амьс гадаал хавгнаал гэл ингээл айгүй их зовир ерөөдөө үүсчдэг. Тэгэхээр хэвтэж имжлүүлж эми имчилгээ хийлгээд мэцлийн имчилгээ хийлгээд гарч байгаа бол цаашлаад танаас бас их юм шалтгаалтай шүү. Эрсдлээ бууруулахгүй бол 1000 одоо эми имчилгээ хийлгээд мэц засал хийлгээд ямар ч нэмэр байхгүй. Тэгээд дахиж өвдөхгүй гэсэн тийм юм байхгүй байна шүү дээ. Юу явсаар гад ингээ шигдээс нь төрөгчдөг юм бэ хүний? Өвчтөн зүрх судасны одоо эмгээр өвдөх эрсдэл өндөр байна гэдэг ахтал мэдсээр байгаа мөртлөө одоо эрсдлээ бууруулахгүй олон жилийн урт хугацааны турш ингэж явсаар хагаад энэ өвчнийг чи үүсгэж байгаа байхгүй. Манай Монголд бол бас өвчлөл бол их залуу харагдаад байгаа юм. Залуучууд илүү. За яагаад би тэрийг мэдээд ингэж яриад байна гэхээр бисээ бас нэг Солонгост нэг жил яг Янсаа гэдэг одоо эмнэлгийн зүрх судасны эмнэлэг дээр нэг жил сураад ирэхэд тэнд бол одоо зүрхний шигдээсээр өвдөж байгаа өвчлийн тоо болон насны хувьд бол дан хөгшин хүмүүс илүү байхад илүү тэгсэн мөртлөө тооны хувьд их цөөхөн байгаа гэдэг. Манай Монголын хувьд болохоор бас өөр байгаа гэдэг. Одоо манай эмнэлэг дээр бол жилд 800 орчим шигдээс өвчтэй одоо хүмүүс ирж имчилгээгээ аваа явж идэг. Тэгээд тэгэхэд тэр дундаас 800 гэдэг чинь маш өндөр тоо. Бараг өдөрт 3 орчим ирж штэ тий. Манай дээр бол залуучууд их ер нь бол 50-аас 60 насныхан айгүй их Солонгост гээд ингээ харахад бол 70-аас дээш насны хүмүүс ер нь хөвчлэн. Ямар сони тий. Тэгэхээр эндээс харахад угаасаа манай монголчууд амьдралын буруу хэв маяг тэгээд өөрсдөндөө одоо эрүүл мэндэд анхаардгүй ийм байдлаас болоод энэ өвчлөл чинь хэтэрхий залуу байгаа юм байна л гэж харж байна. Яагаад хүмүүс ингэж вэ те? Өвчин нь онцлогдоод тасагт хэвтээд имчилгээ үйлчилгээгээ ингээд бүрэн гүйцэд аваад ингээд зөвлөгөөгөө яг эмчийн зааврын дагуу зөвлөсөн зөвлөгөөнийхөө дагуу ерөнхийдөө байж чадаагүйгээс болоод тухайн эмгэг маань дахих тэгээ бүр хүндрэх ингээд амь насанд нь хүртэл аюул учраад идэг. Жишээ нь гэвэл одоо миний нэг өвчтөн байсан юм. Манай засагт хэвтээд имчилгээгээ хийлгээд айгүй сайхан болоод ингээ гарлаа гэх хөдөөний хүн. Тэгээд ийм имнүүдийг ингэж уух хэрэгтэй шүү гэд ингээд хилээд гарсан чинь гараад эргээд 3 хоногийн дараа дахиад өвдөд төрөөд. Тэгээ хайсан чинь нөгөө тавигдсан стент нь бүглэрсэн. Та яагаад ингэж вэ? Ямар нэгэн одоо шалтгааны улмаас л ийм ингэж тавигдсан стент бүглэрдэг. Ямар юу болсон яасан гэд асуугаад ингээ ярилцсан чинь цус шингэлэх юм одоо уух хэрэгтэй байсан тэрийгээ уугаагүй 2-3 хондсон. Тэгээд олдохгүй болохоор навж уугаагүй мавуул нь би уuna гэдгийг мэдчихсэн. Гэхдээ би авж уух гэж байсан юм а. Гэхдээ өстой уугаагүй улмаас л одоо ийм болчлоо гэл. Тэгэл нөгөө стенд нь бүглэрэл ороод ирнэ. Эсвэл одоо хордлого авах хүчүүдэд ийм хоол унд хэрэглээд тэгээ гүйлгэж бөөлжөөд ингэснээс болоод одоо хордлогын улмаас цус өтгөрөөд тэгээд бас стенд нь бүглэрсэн тиймэрхүү бас тохиолдлууд байдаг. Гэхдээ яг тэр хүн эргээд маш хурдан эмнэлэгт хандсны улмаас арга хэмжээ авсан боловч бас нэг өвчнөөрөө 2 удаа ингээ өвччихөр тухайн зүрхчин бүрэл улмал үйл ажиллагаа нь алдагдаал ирнэ гэсэн үг шүү дээ. За та бүхэн ярихсан ингээд дуусч байна. Өнөөдөр хүрэлцэн ирж манай подкастт оролцсон танд их баярлалаа. За баярлалаа. Баярлалаа танд ч гэсэн.